Сайн уу манайхаа. Яа, за 2-7 хоног бичлэгээ хийгээгүй. Нилээ давгүй явлаа. Амар ажилтай. Дээрэс нь маш их ядралттай байлаа. Ойр төр нилээн жоохон ядраад байна. Яагаад ч мэдгүй цаанаасаа. Уул нь бол гайгүй бичлэгээ яг 7-7 хоногор явуулъя гэж бодож исэн боловч жоохон ядраад чадсангүй. Дээрэс нь бас нэг том гой зорилго маань биелсэн. Тэр маань юу вэ гэхлээр би энэ жилийн YouTube-ийн зорилго маань 2000 subscribe хүрэх байсан байхгүй юу. Тэгсэн чи яасан гэж одоо бүр 3000 гарцсан явж штэ манайхаа. Йоо амар уу би бүр яг ингэж явна гэж нэр үнэхээр төсөөлөөгүй. Ийм юм болно гэж үнэхээр бодоагүй. Өөртөө ер нь яг итгэл яг хамгийн зөв юм байна манайхаа. Энэ бол нэр амар том боломжтой гэдгийг надад ер нь харууллаа. Тэгээ яах вэ нөгөө нэг энэ жилийн зорилго нь биелсэн юм чи яах вэ? 2-7 хоног жоохон ингээд тайвширч маавшраад YouTube-ийнхаа бичлэгээ жоохон хоошлол maaшлуулаа. За ер нь дараа болондоо гээл те. Тиймэрхүү янзтай үед өнгөрлөө. Тэгээ дээрэс нь сая төрсөн өдөр болоо. Тэгээ төрсөн өдөр болсон чинь тэр үеэр ажилтай байж таарад. Тэгээ жоохон эмороо. За тэгээ дээрэс нь нөгөө төрсөн өдрөөрөө далимдуулаад миний гэртээ ажиллаж ах зам одоо нэг заваараа яг гэрийн ингээд маршрутаар явж таарсан байхгүй. Тэгээ би тухайн үед гэрлүүгөө ороод хончоод ажлаа аччихгуутлаа гэрлүүгөө очих хоноо тэгээ үүрээд би буцаад гараа явсан байхгүй. Ягаад тэгэхээр тухайн өдрөө Чехээс гараад Австри руу орж болохгүй тийм хориотой байсан байхгүй. Баярын өдөр болохоор том тэрэг ирэхэд явж болохгүйгээд. Тэгээ би бодглоо за угаасаа Австри руу орж ажиллаа буулгаж чадахгүй юм чинь ерөөдөө гэртээ очиод хоноод үүрээ гарчвал ямар ч асуудалгүй хаа гэж би бодсон байхгүй юу. Тэгсэн чинь байдгүй. Маргааш нь ингээд ажлаа өглөө буулгасан чинь за маршрутаас ингээд зөрж явсан байна. Тэ? Ерөөдөө ингээд буруу чиглэлээр ингэж явсан байна. Ер нь л намаа нөгөө ажлын хоногоор гэртээ очиж хонлоо гэд ер нь бол тиймэрхүү байдлаар ингэж надад нэг арга хэмжээ аавна гэд тэгсэн. Тэгэхээр би за яг хамаагүй болно гэлсэн. Тэгээд ямар арга хэмжээ вэ гэхэлэр тэр нэг яг цалин дээр нэг жоохон асуудал үүсэх юм шиг байгаа. Одоо 5-6 сар болсон юм чинь тэр одоо цалин 7 сард орохгүй. Тэгэхээр 7 сарын цалингаа аваад ер нь яасан байна гэдэг нь л харагдах бах л та. Шууд хэлж л байл л дээ. Өөрийнхөө одоо дур мэдэж тэгж явсан учраас одоо ийм асуудал үүсэж байгаа гэлтгсэн. Тэгээ би заа гэлтгсэн. Тэгээд ингээд төрсөн өдөр болон одоо ийм маршрутаас болж болоод цалин жоохон гасагдана гэсэн учраас ингээд жоохон сэтгэл санааны байдал тиймэрхүү тэлттэй ер нь бол явсан. Тэгээд тэрнээс болоод ингээд жоохон бичлэг хийж чадах. Хямралтай байлаа. Гэхдээ зүгээрээ шантрахгүй шүү дээ, тийм ээ. Зорилго тодорхой байхад тэгэл явах цам нь бас л тодорхой шүү дээ, тий. Йоо за тэгээд үнэхээр гоё байна. Нөгөө нэг YouTube маань ингэж 2000 subscribe хүрээд бүр 3000 гарцсан явж байгаа болохоор би бүр өөртөө бүр бараг итгэж чадахгүй байна. Тэг хүн ингээд яг хийгээд үзье, оролдоод үзье гэхлээр бүх зүйл ингээд ер нь бол боломжтой байдаг гэдгийг бүр дахин сайн л үзэж мэдж явж байна да тий. Тэгтээ манайхаа тэгээд нөгөө нэг бодсон юм маань биелдэг гэхлээр тэнгэрийн юм бодож болохгүй шүү дээ тий. Одоо юу гэдэг чи за маргааш шууд машин аавч гэдэг юм уу тий. Одоо хаанаасаа ч мөнгө нь гарч ирэх тий. Тиймэрхүү нэг сонин юм бодож болохгүй ш. Боломжтой юмнууд л бодох хэрэгтэй шүү дээ тий. За ерөөдөө энэ ажилд ингээд орчмоор байна гэл тий. Тэгэх юм бол одоо хүний тархич ингээд за энэ ажилд орохын тулд яг юу хэрэгтэй вэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү маар ингээд цаашаа ингээд биелээ юмнаа. Ер нь бол ингэж бодох чинь нэг ёсондоо ингээд манифест хийж байгаа л гэсэн үг шүү дээ тий. Тань манифестийг биелүүлдэг нэг зүйл нь бол үйлдэл. Манифест үйлдэл хоёр чинь нийлж иж одоо чиний тэр хүсэж байгаа юм чинь биелдэг байхгүй. Түүнээс ус дан ганц ингээд манифест хийгээл болцдог гэсэн юм бол байхгүй шүү дээ. Заавал үйлдэл хийж иж, хөдөлгөөн хийж иж тий. Хүсэж иж л одоо тэр зүйл чинь биелдэгэ гэсэн үг шүү. За юм манайхаа. Тэгээд бас нэг гоё мэдээ те. Нэг үзэгч маань надад ийм супер чат гэсэн байсан баха те. Би одоо сайн мэдэхгүй. Тим юм явуулж байсан явуулсан байсан. Одоохондоо би ингээд YouTube-ийнхаа ямиг ингээд ягч бүр ингээд сайн ойлгоогүй л байгаа. Ямар ч супер чат гэдэг 49 крон явуулсан байсан. Тэр нэг
49 нь 59. За би 6-аар нь оруулчихна заа. Тэр нэг Монгол мөнгөөр нэг 7-8 мянган төгрөг. Тэгээд энэ YouTube ч бас хараа 40%-ийг суудах юм байна. Тэгэхээр 49 короноос бараг талын ингээд суутгаад надад нэг 20 крон л ерөөхдөө орж ирсэн гэсэн юм бэлээ. Гэхдээ би яг одоогоор YouTube-ээс ямар нэгэн мөнгө бол татаж авч үзээгүй байна. Яг тэгэхээр чи бас лимиттэй байдаг юм шиг байна. Миний мөнгө нэг одоохондоо нэг 2 сарын хугацаанд гэхэд нэг 20 хэдэн доллар молортой л байгаадах шиг байна. Гэтэ яах вэ? Зүгээр ямар ч асуудалгүй. Ингээд л өөрийнхөө хүсэж байгаа юм хийгээд ингээд явж байгаа болохоор надад нэр иймэрхүү жижигхэн юмнууд бол үнэхээр инээдтэй санагдаж байгаа. Яаж хийж байгаа л би чадна, ард нь гарна гээл зүтгэсэн. Тэгэл одоо ямар ч байсан тэгээд гээд үр шимийг хүртээ явж байна. Тэгээ миний энэ царай зүсмэс жоохон тийм байна. Тэгтээ зүгээрээ. Яагаад тэгэхээр нөгөө энэ 7 хоног чинь сүүлийн 7 хоног буух өдөр байхгүй юу? Буух 7 хоног руу орж байгаа байхгүй юу? Одоо маргааш сэгтлээд 1-т 2-т 3-т 4-т 5-т гээд би 5 дахь орой гэртээ харьдаг учраас 2 дахь 7 хоног жоохон тиймэрхүү болчтой юм ядралттай. Тэгээд дээрэс нь нөгөө ажлуудаа шахаж ийж 5 дахьтаа эрт харьдаг учраас ер нь бол нилээн л ер нь завгүй болчтой. Ажлаа дуусгаад шууд нэг шүтээ угаасан болол тэгэл шууд нокорж байгаа юм чи орондоо орол. Тэгээ машин сольсон тий. Машин маань бас жоохон тухгүй байгаа. Тааз маазна гэдэг амар наамхан дэшээ ингэхлээр ингээд толгоо тулаад нэг иймэрхүү бүгдээсэн байдалтай л ер нь бол байгаа даа. Тэгээд тэр мөр машин тэрнийхээ тухай бас бичлэгнүүдэд оруулнаа. Яванда заяа. Дараагийн бичлэгээ би заавал оруулна. Ажилтай байгаа болохоор үнэхээр бас болчихгүй байгаад байна. Тэгээд бас нэг гоё мэдээтэй. Манай хадам ээж маань виз гарсан. Йоо, тэр бүр үнэхээр гоё тхөө. Яагаад гоё вэ гэхлээр 10 сард 25 оны 10 сард визээ нөгөөд гараагүй байхгүй юу. Тэр үед эхнэрийнхээ өгчээсэн. За төрсөн ээжигээ татж байгаа гэдээ арай найдвартай гарна гэж бодохгүй юу. Тэгсэн чинь тэр бодол маань ерөөхдөө худлаа байсан. Тэгээ тэр процесс ингээд бүх ингээд хөрөн мөнгөөрөө жоох ингээд шатсан. За тэгээд сая заяа өгөөд гарцсан. Одоо тэгэхээр 7 сард бас хадам ээж минь нэрнэ. За тэгээ бас гоё контентууд хийнэ. Би бүр тэс чадахгүй нэ. Бодсон юмнууд ингээд зөндөө байгаа. Тэрийг ингээд биелүүлнэ гэхээс л хэрэгжүүлнэ гэхээс л бүр ингээд дотор ингээд захнаад байгаа байхгүй. Йоо за. Ямар ч гэсэн тэгээд амар олон юм ингээд холиод ярьчлаа. Ягаад ч юм цаанаас ингээд гоё болоод ингээд бүх зүйл ингээд хилээд ярмаар санагдаад байна л та. Тэгээд учир нь би ч ихрийн орчууд те 6 сар төрсөн. Ихрийнх нэг ямар учирдаг та хэд мэдж байгаа те. Мэдгүй хүмүүсээ бол чаад чи бидээс асуугаад судлаарай заяа манайхаа. Ер нь л их эвгүй хүмүүс байгаа шүү юм орон гараа. За пока манайхаа subscribe мартаа дараагийн бичлэгээр уулзцгаая. Заяа. Дараагийн бичлэг маань тракныхаа ерөөхдөө би доторт бүх юма танилцуулна. За тэгээд дээрэс нь тракны ажил ер нь хаах яаж хэлсэн тухайга бас бэлдсэн байгаа. Тэрийгээ бас яриад ийм 2 бичлэг ботцсон байгаа шүү заяа манайхаа. За пока амжилт хүсээрэй манайхаа. Subscribe мартваа, лайк бас мартваа манайхаа. Нэрээ суперстар эсвэл супер чат явуулж болно шүү заяа манайхаа. Юу ч байсан, аль нь ч байсан хамаагүй.